Сауди Араби улсад үргэлжлэж байгаа Дакар ралли уралдааны 3 дахь өдрийн уралдаанд гавьяа тамирчин халиун болд оргил амжилтаа үзүүллээ. Тал нутгаас Дакарт төслийн тамирчин халиун болд 4 цаг 56 минут 33 секундээр нийлбэр дүнгээр 15, ралли 2 ангилалтаа 4-р байр эзэллээ. Энэ нь Монгол улсын түүхэнд хамгийн өндөр амжилт болж бүртгэгдэж байна. Тэмцээний албан ёсны мэдээлэлд тамирчин халиун болд нь Дакар ралли 2024 тэмцээний 12 дахь өдрийн уралдаанаас хойш топ 5-д багтсан анхны Аз тамирчин боллоо. Өмнө нь Энэтхэгийн Харитоно 4-р байрт орж байсан юм а. Мөн халиун болд нь албан ёсны Honda багийн тамирчид болох Мартин Вентура, Ферстон Кэмбл нарын дараа орж тухайн өдрийн 3 дахь шилдэг тамирчин боллоо хэмээн дурджээ. Олон улсын хэмжээний мастер мөрөн нийлбэр дүнгээр 39, ралли 2 ангилалтаа 27 дугаар байрт жагсаж байна. Түүний хувьд уралдааны явцад дөрмийн дагуу заасан шалгалтын цэгтэй холбоотой 15 минутын торгуул авснаар байрлалд баг зэрэг өөрчлөлт орсон байна. Эхний хагасал гайгүй хурдан өнгөрсөн. Хүмүүс яг төр цагт би очиод нийлээд тэгээ зүг зам руугаа ороод тэгээд яг малын мотог авраг гэдэг 34. Тий. Тэгээд яг тэрний ард нь юу нэг яг гой наалтаал явсараа дундын байран дээр ирсэн. Тэгээд яг дундын байрын сая гараад 34. Тэгээ би хойноос Барбасаа гараад. Тэгээд 34 бүтээ 1-3 иргээд тэгээ буцаа зам дээр ирээд зүг талруу явсан Барбасаа ирээд тэр хоёр 34-нд буруу тийшээ Барбасаа нь ийшээ аваад өөр тийшээ яваад би замаа зүү болоод яваад гэсэн. Тэгээ гой сугарсан энэ. Тэгээ тэрнээс айгүй их бартаатай зам уншихад сайн хүндрэлтэй болоод замын урс үер болцсон. Тэгээ тэрэн дотор мотоцикл нь үн нь бол мөр байхгүй. Юу нэг гараач харж явахгүй бол амар хүндрэлтэй байлаа. Зарим газар зогсож байгаа яг гараацаа бүр яг харж байгаа тэгээд хөндлөлөө. Тэгээ бартаа ихтэйсэн болохоор гарны ачаал сүүллүүгээ энэ гар ачаал авч чадхаа болж ирээ. Хороонууд нь тавьчих гад байна тэгээд. Тэгээд ингээд яг жигтгэн л явах хэрэгтэй юм байна. Хурдан явах гэхээр алдаа гаргах чаа унчаад байна. Тэгээд яг ингээд ингээд жигтгээд би өнөөдөр угаасаа урагшаа уралдан биш хаашаа уралдан гэдэг бодолтой угаасаа гарцсан. Сунгуучлал гүйцэлээ гээл. Гараа л явж хаач яв намайг гүйцэл тэгээд гүйцэлээ гээл. Тэгээд яваалс би ямар ч өнөөдөр газартахгүй л гэж бодож байсан. Яг нэг сайн нэг айж хуунсан. Гэтэ гайгүй л дээ. Өмнөх уналтуудаа бодвол гайгүй унсан. Битүү нэг ургаа хаад тэгээд суул хайрахтай чулуутай газруудаар их явсан. Тэгээд элс бас их орсон. Сүүл төгсгөл дунд авцаана. Тэгээд толгой эргүүлсэн бас нэг хідэн газар зөндөө байсан. Тэгээд нэг waypoint бас алхаж 15 минутаар торгуулсан. Тэгээд тэрнэр бол нэг эргэлзээгүй хайж байгаа да. За буцаж яхаар зүгээр л хаяад явцсан баг дээр юм байна гэж бодоод. Өөсөө зүүн тишийг харахаар л хүмүүстэй өрөөл, баруун тишийг харахаар хүмүүстэй өрөөл. Зүгээр л юу яачи баримжаа авж ягаад нөгөө гараацаа хараад баримжаа харж ягаад ингэ явж явах зам нийлчих байх гэсээр азар нийлээд тэгээ ороод ямар ч гэсэн дайггүй яваад ирлээ 430 км 20 км ер нь чанга байсан. Яаж хийж байгаа л өнөөдөр давын шүүгээл явсаар байгаа л амжилтаа сайхан дуусглаа. Тэгээд дугуй ободоо их хайрлж явлаа. Өнөөдөр бас дугуйгаа дахиад сольж байна. Маргааш маратон стейж гэхээр ямар нэгэн сервис баг одоо гадны тусламж байхгүйгээр өөр газар очиж хоноглоод зөвхөн тамирчид очиж хоноглоод тэндээ майхан сав тэгээд хүнсэл байгаа юм билээ. Тэгвэл бид нар эндээс юу ч авч болох юм билээ шүү дээ. Гаргахгүй юм шүү. Тэгээ эндээс ерөөсөө нөгөө нэг янз бүрийн хэрэглэх өөрийнхөө юмнуудыг хүртэл нөгөө транспорт хийж болдог байсан шүү дээ жил. Энэ жилийн болохоор refugee гэдэг утга нь угаасаа тийм юм билээ. Ерөөсөө тэнд очиод байгаа юмаа хэрэглээл байгаа юмараа босож ирэх юм билээ. Тэгээд тэрэндээ одоо бэлтэж जैन тэгээд сэтгэл санаа ер нь уржигтрынхаасаа бол дайжгүй өчтөр жоох унтсан. Уржигтэр бол унтаж чадаагүй байсан. Тэгээд унтах ер нь чухал юм байна гэж ер нь бодлоо өнөдр. Тэгээд дайжгүй нэг газардаа тавсан. Нэг cartridge буюу airbag-а дисплейд авсан. Тэгээд бусдаар ер нь дайжгүй дээ мотоцикл маань гайгүй нэг жоохон зурагдсан. Тэгээд бусдаар сайхан стейж боллоо. Тааштай бол яг бүр ингээ урагшлуулна гэж бүр ингээ хэлэхээс илүү ер нь яг ингээ нэг юу байдлаа жигд байдлаар хадгалахыг хичээж байгаа. Нэг бол амар яваал, нэг бол сулраад байхгүй. Ерөнхий жигд тэгээ алдаа гаргахгүй, төөрөхгүй, хянамгай. Тэгээ дээрээс нь замаа маш сайн уншиж тулгаж явж байгаа. Тэгээд чулуутай стейжүүд дээр ямар ч мөр байхгүй учраас ерөнхий бол уншаал зургийг бол өстой сайн уншиж байгаа. Баруун зүүн салж гин үү, замгүй явж гин үү, хэдийн гараацаар явж гин гэл ер нь их нарийн одоо бүх юма тааруулж явж үзэж байгаа. Тэгээд
тэгж явахаар бас зам илүү хорогддсон байлаа. Хугацаа ч гэсэн хурдан өнгөрөө завгүй явж байгаа. Өнөөдөр 4 дахь гараа марафон байх юм. Уг гараанд тухайн өдрөө барианд ороод механикийн тусламж авахгүй тэндээ хоноглоод дараагийн өдрийн гараандаа шууд гардагараа онцлогтой. Өөрөөр хэлбэл тухайн тамирчин мотоциклон гамнаж эвдрэл гаралгүй 2 өдрөө уралдана гэсэн үг юм а. Өнөөдрийн гарааны нийт зам 530 км, үүнээс уралдааны цаг тооцох нь 452 км юм а. Тэгвэл уралдааны замын 56% нь элс, 30% нь хайрах шороо, 14% нь чулуу, хадрахаг байх юм байна.